Энэ улс мөнгө хэрэгтэй, мөнгөтэй болох хэрэгтэй, мөнгө хийх хэрэгтэй, ард түмэн баяжих хэрэгтэй. За энэ хүн миний хүүхэд биш шүү. 3 удаа сануулга арга хэмжээ, тэ дөрөвт дээр нь баяртай. Амар 3 өрсөлдөгчтэй. Бөө асуудал үүсээд 3 оператор ч бидний эсрэг сүлжээгээ хаагаад Apple эзэн Steve Jobs iPhone 4 барьж тайзнаар гарч ирээл тэгэл бүх юм өөрчлөгдсөн биз дээ. Манай компани ч гэсэн маш хэцүү байдалд орж байгаа юм. Мөнгөтэй бол би л нэр Монголын Абрамович болно гэж цаан зовхгүй хэлдэг гэсэн. Намайг Ганц зургийн Дашин гэдэг. Би 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага сургуулаа Москвад төгсөөд, дунд сургуулаа Швейцар улсад төгсөөд, их сургуулаа тэгээд Англи улсад төгсөөд. Манай аавыг эргэсэн дөржийн Ганц зураг гэдэг. Манай аав эрчим хүчний инженерээр Москвагийн энерги их сургуулийг төгсөжсэн. Манай ээж багш мэргэжилтэй. Улсын 6 дугаар сургуулийн багш олон жил хийсэн. Найрын туслангийн багш олон жил хийсэн. Ийм багш хүн байдаг. Манай ээжийг Гүр дөржийн Амгалан цэцэг гэдэг. Манай ээж аав хоёулаа Хинтийн аймагт гаралтай. Хоёулаа хотын. Манай ээж аав бол хүүхдүүдтэй их анхаардаг, хүүхдүүдтэйгээ их тулж харьцдаг, ажилдаг тийм хүмүүс байдаг. Би бол өөрийгөө маш сайн хүмүүжүүлдэг гэж боддог. Манай гэр бүл ерөөсөө нүл дүрм журмд л идэв гэсэн. Би дээрээ ахтай, доороо дүүтэй. Бид нар гурлаа байна. 1990 онд бид нэр гэр бүлээрээ Москва нөхөр болоод аав томилт аваад Москвад худалдаанд ажиллахаар болоод бид нэр тэнд 1998 он хүртэл амьдэрсэн. Би бол үнэхээр сайхан ээж аавтай. Би ээж аваараа бахархдаг. Манай ээж аав бол өнөөдөр хүртэл шударгаар хүүхдүүдээ өсгөх юмсаа, компани хөгжүүлчих юмсаа л гэсэн бодолтой байдаг. Өнөөдөр одоо ээж аавын ачаалал нэг ийм хүн болсон байна. Арван жилээ Швейцарт төгссөн. Одоо ингээд олон жил өнгөрөхөөр боловсрлоос илүү би аюу олон найзуудтай болсон гэж боддог. Одоо дэлхий хаашаач явсан. Би найзтай гэж хэлж болно. Дэлхий ямар ч онлоо явсан. Тэгэл их сургууль дуусаад таад яах чинь. Би бол нутаг буцлаа л гэдэг. Яг би үлдмээр байсан нухгүй. Манай аав болохоор үгүй. Чи одоо энд ирж ажиллаа. Чи бизнесмен болъё л гэж бодож байгаа бол одоо яг их сургууль чамд суур юм чи заагаад өгсөн. Одоо нарийн мэд чи би зааж өгнө. Тэгээд яг аавын зөвлөгөө аваад тэгээд буцсан л та. Их сургууль 2008 онд Англид төгсөөл. Тэгэл ирээл шууд G-Mobile-д ажилд орсон. Одоо G-Mobile компани тууцын дараагаар ажилладаг. Би бол ажилдаа амар туртай байсан. Тэгээд харилцаа холбооны салбар их таалагдсан. Би анх их сургуулиуд төгсөөл ажилд ороход аав намайг бизнес хөгжил рүү хөтлөж орж ирээл. За энэ хүн миний хүүхэд биш шүү. 9-өөс 6 хүртэл энэ хүн ажиллах гэж ирсэн. Тэгэхээр энэ хүн хот сурвал яг л компани журмын дагуу 3 удаа сануулга арга хэмжээ, тэ 4-т дээр нь баяртай. Миний хүүхэд гэж тэ бодож ерөөсөө болохгүй шүү гэж би л анх ажилд ингэж орж ирсэн. Туслах менежерийн ажлыг хийж үзсэн. Дараа нь хагас жилийн дараа жинклүүлсэн. Тэгээд туслах менежерээс менежер болсон. Менежерээс дараа нь албаныхаа ахлах нь болсон. Дараа нь албаныхаа дарга болсон. Дараа нь хилцийнхаа дарга болсон. Чиний ажлаа мэддэг болоод чи гүц захирал болж байгаа шүү дээ. Угаасаа хүссэн үсээгөө харилцаа холбооны салбар, технологийн салбарт шууд захирал хинч хийж чадахгүй. Яг тэр салбарынхаа хэлээр ярьж чадахгүй. Инженерүүдтэй нэг хэлээр ярьж чадахгүй бол хинч захирал хийж чадахгүй. Одоо хүртэл загнуулсаар байгаа, шүмжлүүлсээр байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг намайг бол чи бол бэлэн болцсон байна, сайн байна, мундаг байна. Чи чадчихээн намайг хизээч ингэж хөрөхгүй. Болохгүй байна, чадахгүй байна л гэж хэлдэг. Энэ намайг илүү их хурцлдаг. Технологийн салбар чинь ингээ минут тутам хөгжиж байгаа. Тэр надад их таалагддаг. Амар 3 өрсөлдөгчтэй. Яг нэрийг хэлээд яа. Чи ард нь ямар компаниуд байдаг үлээ те. Яаж энэ компаниг дампуурчихгүй юм шиг те. Яаж нэг энэ компаниг байр суурь олоод хэдэн хэрэглэгчтэй болоод манайхан чиг чинь 100 мянган хэрэглэгч хүрэхгүй. Тийм оператор. Одоо ингээд энэ жил манайх 17 жилийн яваа тэмдэглэж байна. Бас нэг хөлн дээрээ босцсон 500 мянган хүнийг хэрэглэгч болгоцсон. 500 хүний итгэлийг алдчихгүй юмсаа гэ өнөөдөр энэ зах зээл явж л шүү дээ. Тэр үед бол G-Mobile-д зөндөө зовлон бэрхшээлүүд байсан. Бас давах зөндөө даваанууд байсан. Бидэд ганцхан л давуу тал байсан. Үндэсний оператор. Тэгээд бидний хийсэн хамгийн том алхам бол тэр үед бол G10 гэдэг багц. Тэр багцын давуу тал нь гэдэг бол 10,000 төгрөгийн хураамж төлөөл хязгаар. Бид нар бол энэ багцсандаа бол
аюул олон хэрэглэгч татаж авсан. Тэгээд өрсөлдөгч нар маань бидний чи одоо гомдол мэдүүлээд тэр шудраг өрсөлдөөнөр чи одоо гомдол мэдүүлээд бөө асуудал үүсээд 3 оператор чинь бидний эсрэг сүлжээгээ хаагаад ч юу болж байна. Яагаад ганц үндэсний оператор ингэж дээвэрлж байна гэдэг. Бас адилхан гомдол гаргасаар байгаад тэгээд зохицуулахороо зөв зохицуулаад сүлжээгээ нийлгэсэн. Энэ бол биднийг хурцлсан бас ишүү илүү их хичээх ёстой гэдгийг ойлгосон. Манай чинь гол хэрэглэгч дандаа хөдөө орнот байсан шүү дээ. 365 сумтай. Тэрний хідэн алсгдсан сумууд үл тээ. Тэгээд дээрэс нь манай чинь хилийн застаавал сүлжээ байхгүй ч Mobicom, Unitel байхгүй шүү дээ тэнд. Манайх одоо тийшээ сүлжээ өгснөөр бид нар дууртлаа авчихсан бахархдаг. Яг ингээ хөрөнгө оруулаад тээ. 10 онд чинь за одоо эхэлж энэ да одоо л нэг гой болох нэ гээл бэдсэн чинь тэгэл 10 оноос эхэллээ. Apple эзэн Steve Jobs iPhone 4 барьж тайзнаар гарч ирээл тэгэл бүх юм өөрчлөгдсөн биз дээ. Манай компани ч гэсэн маш хэцүү байдалд орж байгаа байхгүй. Бүх хүн ухаалаг гар утас хэрэглээд эхэлсэн. Нөгөөний товчлор тууц байх болсон. Айгу хүнд байдалд орж байгаа байхгүй. Бид нэр интернет үе рүү маш зөв, маш оновчтой бүсээ чангалал, шүдээ зуугаал энэ хэдэн том акулуудтай, том санхүүгийн чадвартай компаниудтай өрсөлдөж чадчихна гэж бид нар. Тэгэхээр бид нар оператор болж чадсан уу чадсан гэж би бодож байна. Бусад операторууд Улаанбаатар дээр хийдэг анхаарсан байна. Гэхдээ хөдөө орнот 2 сая хүн амьдарч шүү дээ. Бидний бол хамгийн том гавьяа бол энэ бизнесээс илүү бид нэр хөдөө орон нутгад амьдарч байгаа иргэдэд, малчдад Монгол улсын хөлийг манж байгаа тий хөлийн цэргийнх болон уулуурхаа салбарынханд аялал жуулчлалын салбарынханд өнөөдөр бид нар бол маш том дэмжлэг, маш том хийсэн байна гэж бид нар үздэг. Монгол улсын цахим хөгжил харилцаа холбооны яамын сайд учрал энэ ажил дээр нэлээд сайн ажилласан байгаа. Starlink компаниг оруулаад зөвшөөрөл лицензийн өгөөд яг тул манай компаниг баярлсан. Хүмүүс бол их шүүмжилсод тайтай өрсөлдөн шүү дээ. Би болохоор өөрөөр бодсон. Монгол улсад хэрэгтэй гэдэг талаас илүү харж байгаа шүү дээ. Өрсөлдөгч биш. Бид нэр 50 мянган хэрэглэгчдийг үн цаас болгож чадчихсан. Тэгээ тэр үн цаасаа бид нэр банкнд барьцаанд байршлуулаад зээл авчихсан. Тэгээ энэс айгүй олон компаниуд жишээ аваад ингэж болдсон байх штэ гэдэг. Яст бол миний хувьд бол G-Mobile-ийн захирал хүний хувьд бол би айгүй том ажлаад гарсан гэж бодож. Би биш. Бид энэ дэр багаараа ажилласан. Тэгээд энийг хийж чадсан. Скутерийг товчхон хэлэхэд яг гадаадад явж байгаа л хараад энэ Монголд хэрэгтэй юм ба штэ. Ягаад энэ Монгол дотор хүртэл хийггүй ба. Монголд ирэл жоохон гуглдж байгаа л. Тэгэл хөрөнгө оруулсан штэ. Казахстанд нэг компани эзнийг олж аваад танаа хаана ажилт юм. Манайх 9 оронд ажилт. Тэгвэл Монгол улсыг ард хорноо болгомоор байна. Би 100% хөрөнгө оруулах. Та нар наатныг энэ мэдлэг, менежмент тэ туршлага аваад хүрээд тэ аппликейшн аваад би бусдын хамтрах уу. Ганц айдаг байсан зүйл л ерөөс яг хэрэглэх бол. Жохон хугацаа өнгөрлөө. Манай Улаанбаатарчууд харалт. Бүгд л хэрэглэж шин. Нэг юм жижигхэн нэг юм технологийн хот юм шигтэй нэг юм стартапыг амжилттай хэрэгжүүлсэн залуучуудын орчин үеийн тээврийн хэрэгсэл болцсон тий төгжрөлт эсрэг хувь нэмэр болоод явж байна. Агаарын бохирдлын эсрэг бас нэг хувь нэмэр болоо явж байна. Энэ бүхнийг хараад өнөөдөр би энэ компани үүсгэн байгуулсан хүний хувьд тий зориг гаргаад нэг хөрөнгө оруулсан хүний хувьд би амар баярлдаг. 2023 оны бид нар одоо хэрэглэгчдийн хийсэн аяллуудыг хараад үзэхээр тэгээд тоо бодоод үзэхээр бид нар 75 мянган литр шатхун хэмнэсэн байл. Тэр олон хүмүүсүүдийг бид нар машин руу суулгаагүй. Цахилгаан скутер болохоор байгаль орчинд ээлтэй төхөөрөмж мөн өмнө. Спортын одоо карьер, хобби, дурлал энэ бүхэн баг насаас эхэлсэн. Би багын л тийм хөвгт байсан. Хөлбөмбөгдөх дуртай байсан. Би өөрөө Спартак Москваг дэмждэг байсан. Оросын хөлбөмбөг бас их үздэг байсан. За манай сургууль бол үнэхээр спорт сургууль байсан. Сургуульд харсан үед бас нэг энд бас Монгол улстай энэ боловсролын энэ системд нэвтрүүлж юмсан гэж би бодоо. Яг бол би тэр хүний нэг надад үнэхээр спорт боловсрол суусан. Спорт боловсрол ямар чухал гэдгийг би өөр дөрөв мэдэрсэн. Би хурдан хичээлд хараад ёо тэр саксны бэлтгэл дээр очиж байгаа хичээл захимсал гэж боддог. Тийм хөвгт байсан. Тэгээд өнөөдөр тэр залуу хүний тэр суур, тэр сургуулийн надад өгсөн өнөөдөр яваад ингэж би боддог. Мөнгөтэй бол би л нэр Монголын Абрамович болно гэж цаан зоохгүй л төс.
Улаанбаатар Сити хөлбөмбөгийн клуб байгуулсан 2016 онд. 2017 оноос 2021 онд Туйлзуур сэлмийн холбооны ерөнхийлөгч хийж үтсэн. Олимпийн хорооны гишүүнээр 2017-оос 2021 он хийж үтсэн. Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийг 2019-оос 2021 он хүртэл хийж үтсэн. Одоогийн байдлаар би жудогийн холбооны дэд ерөнхийлөгч гэж явдаг. Жудо гэдэг спортод их дуртай болсон. Зөвхөн үздэгэр биш, бас хичээл дэд ерөнхийлөгч 2020 онд сонгогдсон. Миний одоо хугацаа Олимпийн дараа дуусна. Ямар ч нэг жудогийн баг болонтойгоо Токио Олимп харчлаа. Одоо Парисын Олимп харчвал би бас дотроо бас нэг сэтгэл амрах гад байна. Жүжицу бол яг олимпийн спорт биш. Гэхдээ сонирхч хүмүүст хамгийн тохиромжтой ийм тулааны спорт. Жүжицу сурснаар бас нэг өөрийгөө болон хажууд байгаа хүний хамгаалж байна. Манай G-Mobile компани бол бидний спортын дэмжигч G-Mobile гэдэг нэрийг бас зүүсэн. Зөндөө олон спортын одоо арга хэмжээ, клубүүд, тамирчид, олимпийн эрхээ авсан тамирчид чадхаараа л одоо дэмжлэг үзүүлж явж байгаа. Цааш тэгсэрч байх бол. Эхнэр бид хоёр 2013 онд анх уулзч эхэлсэн. 2017 онд хормайсан. Та нар магадгүй мэдэх бах. Одоо татарын хамтдаа гэх клип гарч ирсэн. Тэр клипэн дээр гарч байгаа хорин бол одоо эхнэр бид хоёрын хорин. Одоо видео клипийг миний багын найзууд бид хоёрт хорин болгож хормын бэлгэлж ирсэн. Өнөөдөр эхнэр бид хоёрын клип бас нэг аюул олон хүмүүсүүдийн хормын дуу болсондоо их баярлдаг. Тэгээ бас найзуудтай ийм сайхан бэлэг барьсан дээ. Баярлалаа. Тэрмэгэн тэр цаг хугацаанд өнөлдөө зөвхөн чамд исэн модлоо бичэнтэй хүсчин гэрийн мэдэн ихнэр зүхийг хамтаа бүтээцгээ хамгийн гоё зүхийг одоо өнгөрсөн чинь надад хамт гизэн очин чи бол миний хүсэл мөрөдлийн миний зэн тийм болохоор хайраа энэ зүхийг ихлүүл. Эхнэр бид хоёр 3 хүүхэдтэй, 3 охинтой. Бид хоёр айгүй сайхан 3 охин өсгөж байгаа. Би өөрөө бас дандаа ирчүүдийн дунд өссөн. Дээр ахтай, доороо дүүтэй. Тэг өөрөө охинтой болох юмсаа гэж айгүй хүсдэг байсан. Эхнэрийн ээж аав нь бас мундаг юм сэхэднүүд байдаг. Хатан аав цагааны цэрмэдугагийн баг хүү төмөрс өг гэж байдаг. Манай хатан аавын төрсөн 2 ах нь хоёулаа гавьяа жүжигчин. Төмөр Баатар, Төмөр Хоёг гэдэг хүн байдаг. Хатан аавын талынхан бүгдээрээ урлагийн хүмүүс гэдэг их баялж явдаг штэ. Гоё хүмүүс байдаг. Манай хатан ээж сайхан даруухан өөрийн бас юм хувийн бизнестэй, бизнес эрхлэгч байдаг. Олон хүмүүс ер нь мөнгө ярих дургу. Би бол эсрэггүй. Надад бол нуух юм алга. Манай бизнес бол маш эрүүл, органик, цэвэр хувийн хвшил дотор тэмцэж гарч ирсэн энэ компани. Өнөөдөр харин одоо яг энэ хойч үедээ залуучуудад ялангуяа яаж мөнгөтэй болох вэ гэдгийг зөвлөмөр байна. Зүгээр нь хэлмээр. Анхны сая доллар хүртэл олсныг хэлмээр. Өөрийнхөө бүх боломжоо ашиглаж нэрээ Central Tower, Blue Sky, Monisийн Tower-ыг хоослолт нь алхдаг гэсэн нэр. Үд тогшоол ордог ус. Би айд санаа зовхонгүй л явал ордог байсан ерөөс. Тэ хамтарч ажлыг барь. Тэгээ нэгэн заа гэж хэлхэл юм байна гээл. Ялал тэгэл нэг мэдсэн чинь л тансанд $1 сая орсон. 24 настай нэг бацаан байж л баг. Залуучууд өнөөдөр би ингээл баар маар сав клуб орохоор хараад идэв. Гэхдээ нэг л болохгүй л ш. Төрч гэсэн мөнгөтэй болох хэрэгтэй. 100 төгрөгийг зүгээр нэг зарцуулахад амархан штэ. 100 төгрөгөө яаж 200 төгрөг болох уу гэдгийг бас энэ хувийн хвшлийг сурах хэрэгтэй. Энэ улс мөнгө хэрэгтэй, мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгө хийх хэрэгтэй. Ард түмэн баяжих хэрэгтэй. Бүгдээрээ баяжихыг хүсдэг юм байж баян яваа хүнд дургу. Олон хүн тийм хүн болж ижил энэ эдийн засаг хөгжиж штэ. Хойч уу эдгэрт нэг айтаахан зөв чиг рүү явж байгаа улс үлдээх юмсан. Мэдээж тэгээд 3 хүүхэдтэй гоё нийгэм өгмөр штэ. Одоо Монгол улс хөгжсөн юм чи юун гадаад явж сурвал. Би л хүүхдүүдэд явж гадаад сурвалахгүй. Би хүүхдүүдэд энд өгсөн. Энэ дэлхийг Монголтой ойрхон байлгах. Монголыг дэлхийдээ ойрхон байлгах. Яагаад Монгол улс хоорондоо хэрэлдээд та 3 сая хүн яагаад бие биенийгаа ингэж тэ
муулаад байгаа. Яагаад нэгдэж болдгоо? Яагаад бие биендээ дуртай болж болдгоо? Муу явж байгаагаа дээрлж чинь, сайн явж байгаагаа үзэн ядж чинь. Ийм нийгэм болцсон байгаа бүгдийг л мэдчихсэн. Энийг л өөрчилмөр шүү дээ. Миний одоо хамгийн үн цэнтэй гар хэсэг бол миний ажлын гараа. Би G-Mobile-д ажиллаж эхэлж байхдаа гэрээ хийж ажилд орсон. Тэр гар хэсгийг би бол хэзээж мартдаггүй. Би одоо хүртэл энэ компанид ажиллаж байна. Ажилласаар байх ч болно. Тэр миний хувьд бол түүхэн гар хэсэг. Саяхан болсон бас нэг гоё, дурсамжтай гар хэсэг бол яалчгүй анх юм. Jet Sharing Mongolia-г байгуулах. Би амьдралдаа ийм зориг гаргаж байгаагүй. Энэ миний хувьд бол бас айгүй гоё, үн цэнтэй, дурсамж дүүрэн гар хэсэг.